За тэр өнөөдөр би яг юу ярих гэдэг юм бол тэ эрчүүдийн төлөө ерөнхийдөө хэн хамгийн анхлаад яг эрэгтэй хүмүүсээс хэн хамгийн түрүүнд дуурч эхэлсэн бэ гэдэг сэдвүүрийг ерөнхийдөө ярих гэж байгаа. Тэгээд яагаад яг энэ сэдвүүрийг ярихаар болж байгаа болохоор айгүй олон попрол тэгээд доромжлол дээрлэлт юм шиг юм надаа ингээд явагдаад ингээд санагдаад байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор би өөдөө энэ яриг оруулж байгаа. За тэгээд би өмнө хэд яриа уулсан. Гэхдээ би тодорхой хэмжээд бас жоохон ингээд засвар хийж чадахгүй нөгөө бас тиймэрхүү нөхцөл байдал байгаа болохоор би тодорхой хэмжээд энэ яриагаа оруулж шинээр оруулж гэж бодлоо. За тэгэхээр би бүр 2016 онд тийм үү ингээд энэ яриаг оруулж ичээ. Тэгээд дараад нь яаж исэн гэхлээр дараад нь би одоо юу гэдгийг тийм ээ энэ яриаг би ингээд 2022 онд би өргөцлгоос ганц би ээжүүд буюу эцэггүйсэн хүмүүс гээд энэ яриаг би оруулж ижээ. Тэгээ энэ дээр би юу гэж ярьж байгаа гэхээр эмэгтэйчүүдийг би гэхдээ ердөөсөн муулах гайгүй. Зүгээр би эрчүүдийн эрхийн төлөө тийм үү тодорхой хэмжээд хэний эрхээс болж яагаад эрчүүдийн эрх зөрчигдөөд байдаг тухай хамгийн анхлаад үндэс шалтгааныг нь тавьж ярьжсэн гэсэн үг л дээ. Одоо энэ дээр бүгдээр зөв сонсё л доо. Одоо гисэндээ тэгээд шин хатгийг төрүүлдэг. Тэр бүхнээс ишвчлэн эмэгтэй хүний тал одоо тэр хүүхдээ асуудал хийдэг царлаа гэж эмэгтэй хүүхдийг үлдээж байгаа. За ингээд эмэгтэй хүүхдийг нь үлдээждэг. Тэгвэл эрэгтэй хүүхдийн асуудал яригддаг. Эрэгтэй хүүхд гэсэн эмэгтэй хүний садлаа гэхэд эрэгтэй хүний талд шийдэгдчихдэг байхгүй юу? Ерөнхийдөө асуудлууд биш ээ. Тэгвэл яадаг гэхээр хүүхд эцэггүй өсөх магадлал маш өндөртэй болчихдог. Тэгвэл эрэгтэй хүүхдүүд яадаг гэхээр ингээд үлгэр дүүрээс авах хөнгөө болчихдог гэд би ярьж байгаа байхгүй юу? Яг тэр шиг юмнуудыг дараад нь яг юу ярьж байгаа юм гэхээр те философч одоо молор эрдэнэ ч гэдэг юм уу те одоо эр хүн гэж хинбэ ч гэдэг юм уу те яг тиймэрхүү юмнуудыг ерөнхийдөө те эр хүн гэж хинбэ гэдэг иймэрхүү постн дээр ерөнхийдөө жилийн дараа одоо энэ дэр ингээд те жилийн дараа ингээд ярьж байгаа байхгүй 2023 онд би чинь одоо хизээржсэн гэхээр 2022 онд ч үү одоо жилийн өмнө гэсэн үг одоо философч молордны ярихаас жилийн өмнө ярьж гэсэн үг. Тэгээд философч молордны энэ дээр нэг хальт би нэг харж байгаа дээр нэг юу гэж ярьжсэн бэ гэхээр эрэгтэй хүнд ингээд те багшлах те ингээд бас ингээд үлгэр дүүрэл үзүүлэх хүн байхгүй шүү дээ. Тэг дандаа эмэгтэй багш нар гэдэг ингээд ярьж байгаа хөө. Тэгэхээр миний яг энд ингээд жилийн өмнө ярьжсэн та төстэй байгаа байхгүй юу юм гэхээр ингээд саллаа гэхэд тийм үү ингээд эцэг их нь саллаа гэхэд эрэгтэй хүүхд яд ингэхлээр тий мэдээж хийгээд байгаа юм ингээд 10 жил тийш төрүүлж байгаа гэдэг үүднээсээ тэгээд мөвтэй шүү дээ эмэгтэй хүмүүс ингээд цаанаасаа ингээд өсгөх зэрүүлдэг мөөм цөмтөө ингээд байглаасаа сайсан тэмүүхт яд ингэхлээр ингээд ихвчлэн эрэгтэй хүүхд байсан гэсэн ингээд одоо хиний талд шийдэгдэг гэд би ингээд ярьж байгаа байхгүй одоо ихийнхэн талж шийдэгдэг. Тэгвэл эрэгтэй хүүхдүүд үлгэр дүүрэл үзүүлэхгүй гэдэг гэж байна. Тэгээд би гол нь би юу хэлэх гэдэг болохоор энэ сэтгэл зүйч гэсэн намайг ирсэн дараа ингээд тэг жилийн дараа бас л 2023 онд ирсэн байгаас та нар ингээд харах юм бол бас л жилийн дараа нэг иймэрхүү юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд би яг хуу тийм сэтгэл зүйчийн талаас та ингээд миний ингээд та бүр ингээд 2016 онд яриад 2022 онд үргэлжлүүлж ингээд YouTube-д пост болгоод ингээд оруулсан юмнуудыг те за ингээд дүлгэрүүлээ те ингээд сэтгэл зүйч ингээд өөрийнхөө ярьж болноо те би юм дуурайгүй те философч молорд нь бас өөрийнхөө ингээд үргэлжлүүлээ те философч ингээд дэлгэрүүлээд бас гүнзгийрүүлээд бас ярьж ил та. Гэхдээ хэн хамгийн анхлаа санааг нь гаргасан бэ гэхээр би өөрөө ингээд санааг нь гаргасан бохгүй юу. За тэгээд би өөрөө ерөнхийдөө хамгийн түрүүнд анхлаад энэ санааг нь гаргачаад тэгээд дараад нь яг хамгийн гол нь би юун дээр жоох юмслээд байгаа юм гэхээр минийхэн үзэлтүүд нь ингээд айгүй бага. Дөнгөж 2100 хүн үзэлттэй тийм үү өргөцлгоосон ганц би ээжүүд үү эцэггүйсэн хүмүүсгээд энэ 2100 хүн үзэлттэй тэгээд нэг ганц 2 хон комменттэй ч гэдэг юм уу те 2 хон лагтай ч гэдэг юм уу те нэг иймэрхүү байлдаг байхгүй юу ерөнхийдөө бол тэгээд ингээд баг үзэлттэй байдаг болохоор би өөрөө өрдөөсөө анх санаа анх бүх юм ингээд дэлгэрүүлчихэд дараад нь ингээд галдар намыг би өрдөөсөө хүртэж чаддаггүй. Тэгээд дандаа ингээд те
дараад нь ингээд ярьж байгаа хүмүүс өөрснөө ингээд асар олон 1200 үзэлттэй ч гэдэг юм уу те. Одоо Писоч Молор эдэн гэж жилийн 127 мянган үзэлттэй ч гэдэг юм уу те. Тэгээ YouTube амраа чинь бас кино биш нэг нэвтрүүлэгт бас ороод лүү ялаа бас яг энэ үеэр чинь бас нэг нэвтрүүлэгт ороод би их нэртэй наг ингээд өвдөхгүй гэж бодоод ингээд цохиод авдаг ч гэдэг юм уу. Эн чинь одоо юм эрчүүд одоо хүчрхийлж байгаа хэлбэр гэдэг ингээд яг миний одоо энэ 16 онд ингээд энэ постлжсэн пост чиг те өвдөхгүй гэж боддог моддог ч гэдэг юм уу те. Ингээд жоохон надаас юм гэдэг ингээд нэг санаа авсан юм шиг юм яриад байгаа юм. За тэр YouTube-аар амраагийн тэг эрэгтэй хүний тухай ярьжсэн яриа нь юм гэдэг байна уу буюу. Эрх хүчирхийлэлд бүртөх амрааг гарч ирэх юм болоо одоо яах юм бол за тэр нэг 2 жилийн өмнө за эрчүүд ч бас хүчирхийлэлд бүртдэг гэдэг ингээд яриад эхэлж байгаа байхгүй. Тэгээд би гол нь би тэр амраа ингээд яг ярьжсэн нэг хаана бийсэн олохгүй байна. Яг за тэр амраагийн яриаг би одоо яг олохгүй байна заяа. Гэхдээ ямар тач нэг нэвтрүүлэгт ороод их нэртэйгээ тэ нэг тэгжсэн та нар санаж байгаа гэж би одоо бодож байна. За тэгээ гол асуудал нь дараад нь яг яасан бэ гэхээр саяхан энэ Бэлгүн Бэкүүгээ залуу нэг ийм эцгийн эрх ёсыг сэргээгээд ийм бичлэг оруулж л тэ. Тэгүн гутаа энэ дээр хоёр хүний нэрийг зоочгоо. Төөгөө Идэрбат гэд хоёр хүний нэрийг зочж байгаа байхгүй юу. Тэг өмнө нэг одоо нууцлсан л энэ л та. Өмнө би бичлэгүүдийг хийж хахад тэр нэг сэтгэлээр уналт гэдэг энэ Бэлгүн Бэкүү залуу өөр нэг бичлэг хийсэн. Тэрэн дээр та нар тэгээд яагаад тэ амжилтанд хүрээгүй ингээд амжилтанд хүрээгүй тэ начиг тэ одоо юу гэдэг тэ өөрөө ингээд гол санааг нь гаргачаад өөрөө өдөөсөө ингээд амжилтанд хүрээгүй тэгээд өөр хүмүүс ингээд тэ санааг нь аваад ингээд зөндөө олон ингээд тэ одоо юу гэдэг ингээд попрод эн тентгүү тэ одоо ингээд өөрснөө ингээд сэтэж олсон юм шиг ингээд тэ нэг одоо юу ч гэмээр нэг баахан олон хүмүүс ингээд надаас илүү ингээд яг ингээд бие санааг нь гаргаж яадаг. Цааталт нь өөр хүмүүс ингээд алтар гавийг хүртчихэд. Тэгээ нэг иймэрхүү шудраг бус юм ингээд би зөндөө өртчихсэн болохоор сүүлдээ ингээд залхаад яг тэр тэгээ та нар яагаад тэ эхлэхгүй юм те та нарт амжилт нь өрөө та нар зүгээр азтай гэж боддог байхгүй гэх мэт иймэрхүү жоохон ярианууд нь одоо үнэндээ таалагдаагүй байсан. Тэгээ даазуулж өнөөдөр тэр залуу тэр бичлэгээ нууцлсан юм уу устгацсан юм уу нутаач харагдахгүй байна. Энэ Бэлгүн Бэкүүгээ. Тэгвэл энэ дээр би юун дээр нэмслээд байгаа талаар Төөгөө Идэрбат гэдэг энэ хоёр залуугийн нэрийг зоосонд ми жоохон харамсаад байгаа байхгүй. Яагаад юм гэхээр өмнө нь за миний ярьжсэнийг ингээд дэлгэрүүлээд за сэтгэл зүйч хамаахгүй энэ Төөгөө Идэрбат хоёрын хажууд хамаахгүй илүү юм ярьж байгаа шүү дээ. Энэ молор би тэгээд одоо юу гэдэг энэ сэтгэл зүйч гэдэг юм уу те. Эдгээр хамаахгүй олон юм ярьж хагаад яагаад те энэ за намайг бэг гэхэд ядаж тийм үү. Энэ Писоч молор эднийг аль сэтгэл зүйчийг яагаад дурдахгүй байгаа хэрнээ. Яагаад Төөгөө Идэрбатыг дурдаад байгаа юм бол гэж би жоохон хардаж эхэлсэн байхгүй. Тэгээ би Төөгөө гэд хайхлаа Төөгөөгийн тухай Төөгөө ирчүүдийн тухай яг өмнө дуурж ирсэн үг би санахгүй байна. Тэгээ саяхан Золбоо ТV-д нэг телевизэд ингээд нэг ярилцлага хөгжлөө хэлээ л да. Тэгээ өмнөх би яриануудыг би өрдөөсөө сонсож байгаа. Гэхдээ нэг подкаст үзэх гэдэг нэг тиймэрхүү ярианууд нэг явж байгаа харагдсан. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Золбоо ТV Төөгөө гэдэг ингээд яриануудыг би ингээд хальт харлаа л та. Тэгээд би энэ дээр юу харж байгаа гэхээр хятад руу гарч бизнес хийгээд байгаа байхгүй. Тийм. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хятад руу гараад бизнес хийх юм бол хаасаагүй одоо манай монголчууд угаасаа бүгдээр л хятад руу гараад бизнес хийж байгаа шүү дээ. Наран дуул, хороолын дэлгүүр төр хотын төв хаасаа бүх барга бүгд одоо нам туулын нөө хар зах юм уу ингээ бүгд хятадас бараа болж зарж байгаа шүү дээ. Тэгээ миний гол хэлэх гээд байгаа юм гэхээр Төөгөө яг ирчүүдийн тухай юу хэлж байгааг би мэдэхгүй байгаа. Нэг ирчүүдийн тухай юу ярьж байгааг би мэдэхгүй. Өмнө нь юу ярьж байгааг би одоо сайн мэдэхгүй байгаа. Одоо та нар ингэж харах юм бол энэ ч ингэж те за бүжгийнх нь бичлэг байна. За тэгэд өөрийнх нь найз охинтойгоо ахуулж исэн үнсэлж байгаа найз охинтойгоо нийлүүлж байгаа за энэ тэнд аялж байгаа нэг ингээд те хүүхдээ гахуулж байгаа юм. За энэ хөл бичлэгнүүд юм бид харж аль за нэг би хаагаа хөгжүүлж байгаагаа гахуулж байгаа юм те
толгойч гэдэг юм уу те энэ одоо алхахолгүй шоудч гэдэг юм уу. Гэхдээ яг ирчүүдийн төлөөлөлд яг юу ярьсныг би энэ дундаас олж харахгүй байгаа байхгүй гол нь. Би юу ярьсныг би мэдэхгүй. Гэтэл гівгэнтхэн те одоо юу гэдгийг те гівгэнтхэн бэлгүүнбэггүйгээ залуу төөгөө баг те ирчүүдийг баг те төлөөлөөд одоо баг те гэсэн юм ухааны юм ингээд феминизмыг зайлуулж тэ бараг л өөрснөө анхлаа тэ одоо юу гэдэг нь энэ эцгийн эрх ёсыг сэргээгээд өөрснөө анхлаа тэ энэ ирчүүдийн эрхийн төлөө тийм үү ирчүүдийн эрх яг юунаас олж зөрчигдөөд ин гэдэг над шиг хамгийн анхлаад ингээд дуурайд ихсэн хүмүүс шиг нэгсдөө хамгийн анхлаад энэ хүмүүс бараг ингээд дуурж эхэлжсэн шүү гэдэг шиг юм ингээд ярьчихж байгаа гоо. Тэгээ би хувьдаа яг надаа яг юу гэж санагдаж байгаа гэхээр энэ булчинтай шивэстэй залуусыг би үүндээ мэдэхгүй. Тэгэхдээ үүндээ би мэдхийш үсэхгүй байна. А шивэс гэдэг зүйл яг үүндээ тийм сайн зүйл үү? Миний харж байгаагаар үгүй бах. Шивэс гэдэг дандаа ингээд одоо юу гэдгийг ингээд нэг жоохон хуйланд нас жоохон ингээд захирагддаггүй одоо яг юу ч гэмэрэнтэй те жоохон ингээд харгас балбат нийгмийг надаа ингэ сурталж байгаа юм шиг жоохон санагддаг хөө. Тэгээд хүн булчинтай байж болоо. Би ч гэсэн булчинтай Солонгост байхдаа байсан. Тий. Хүн хар ажил хийн хичнээн ингээд гаднаасаа харахад тий булчингаа хөгжүүлдэг юм шиг харагдаж байсан Солонгост ажиллаж байхдаа хэр баргийн ингээд боожиж явдаг хүмүүсээс баг яг ингээд хар ажил хийгээд тэр хүн гаднаас хүчгүй харагдаж байсан дотроо хаяг хүчтэй болчихдог байхгүй. Тэгэхдээ би чивэсийг Дональд Трамп тийм үү одоо би Дональд Трамп гэдээ би бүр өмнө би Дональд Трампын тухай би ярьжсэн да. Та нар ингээд хайгаад үзэх юм бол гараад ирэх л бах та. За энэ дотор байх л та би нэг хайгаад хаа. За сонгуулийн тухай яриагаа за. За миний гол Дональд Трампын тухай би ярьж ирсэн. За хаана за тэр энэ Трамп улсад нь гадаад хүмүүсийг орж ирэхийг улам бүр хатуу шаардлагатай болгож байхад гэд би ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээ би гол нь Трамп сүүлд яг Трампын сүүлд ярьж байгаа ярианд нь би үзэлтэй хүүхдтэй зөвлөгөө өгч байгаа. Трамп хүүхдтэй ямар зөвлөгөө өгч байгаа Швец хийлгэж болохгүй шүү гэдэг зөвлөгөө өгч байгаа. Тэгээ энэ Идэрбат гэдэг энэ залууч гэсэн өөрөө Трампын тухай айгүйх ярьдаг юм шиг надаас сүүлийн үед яриад байгаа юм шиг харагдсан байхгүй юу. Тэгвэл гол нь миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр хүн Швецтэй байж болно. Швецтэй байлаа гэд тийм үү. Хүчээ ингээд гагуулсаа гэд энэ төр яг ирчүүдийн эрхийн төлөө юу ярьсан гэж тэр гахаад байгаа байхгүй юу. Энэ Швецтэй залуу юу ярьсан? Би энэ Швецтэй залууг би анх удаага харж байгаа. Би энэ Швецтэй залууг би анх удаага харж байгаа. Тэгээд энэ төөгөө яг юу ярьсныг би мэдэхгүй. Идэрбатыг би бас юу өмнө би бас зөндөө олуудаа нөгөө юу хийжсэн байхгүй юу? Өнгөрсөн 4 жилийн хугацаанд баг 1000 За Идэрбат чинь өөрөө урд нь мега төсөл мэслэг гэдэг ингээд дэмжиж явж байгаа шүү дээ. Мега төсөл тэ ингээд том мега төслүүдийг Идэрбат чинь өөрөө ингээд хаах юм бол ингээд баг тэ ингээд ирэн зав чов байсан эднийг баг ингээд бүгднийг ерөнхийдөө дэмжээл тэ мега төслүүдийг ерөнхийдөө дэмжиж явж байсан. Тэгтэл би яг яаж исэн юм бэ гэхлээр тэгэхэд би яг юу ярьж исэн бэ гэхлээр би яг Идэрбатын эсрэг юм ярьж исэн байхгүй юу. Өнөөдөр би зарим мэдлэгүүд би бас хаагаад болохгүйсэн чи би одоо яаж яагаад чинь за тэгээд би Идэрбатын энэ ярианууд нь би тодорхой хэмжиж байгаа эмзэглээд урд нь би тодорхой хэмжээд бас жоохон одоо Идэрбаттай тийм мэтгэлцхэн тийм монголчуудаа гэсэн тийм Идэрбат ерөнхийдөө юу яриад гэвэл IQ гэдээ ярьдэн шүү дээ. Та нар бас ингээд нэг тодорхой хэмжээ жоохон харах юм бол IQ сайтай хүмүүс ухаантай хүмүүс баян тарган амьдардаг ч гэх юм уу те IQ ч гэлөө нэг тиймэрхүү яриануудыг ерөнхийдөө
зөндөө ярьсан байсан шүү дээ. За одоо тэрийг би одоо яаж ажиллах одоо? Өнгөрсөн дөрөв Тэр нь байна уугүй одоо. За би явж өөрийнхөөсөө үзүүлчихье. За тэгээ одоо би энэ дээр эдрийн тухай би тодорхой хэмжээд би жоохон сөрөг өөр аргументыг би гаргаж ирж байгаа байхгүй юу энэ дээр тий. За ингээд эдрээ ингээд тий ядуурлан үндэстэй IQ ухаан тий ядуурлан үндэс гэж байгаа юм шүү дээ. Тий ядуурлан үндэс нь IQ гэд ингээд бах юм яриад гэхгүй тий. Би гол хэлж байгаа миний гол санаа юу юм гэхэлэр би жоохон эсрэг утгатай юм ярьж байгаа байхгүй юу. Гүй тий. Би одоо чинь эдрээс бүр өмнө тийм үү. Би одоо чинь зарим хүмүүсээс би баг бүр өмнө одоо эдрээс ч өмнө би одоо Трампын тухай ингээд ярьж штэ. Тэгсэр би нэг алдар нэрт хүнд хүрээгүй байхгүй юу. Тий. Тэглээгээд би эдрээс өөрийгөө ухаан муутай гэж би бодохгүй штэ. Тий. Тэгээд тийм болохоор би ухаан муутай болохоор ядуу бэдэггүй маа гэсэн тарих угаалтаас салъя. Эн чинь цаад утгаараа тийм үү. Тэгээд ядуу амьдралтай хүмүүсийг ингээд тий доромжлоод байгаа гэсэн үг болж байгаа байхгүй юу. Та нар ухаан муутай болохоор ядуу байгаа шүү. Наад чинь хогч шүү. Та нар ухаан муутай гэсэн ингээд ойлголт шиг юм яриад ингээд байгаа болохоор би тодорхой хэмжээд би энэ эдрийн яриануудыг би тодорхой хэмжээд би ингээд эсрэг аргументыг би гаргаж ирж ирсэн байхгүй юу. Тэгээ надад ч таалагдгүй. Тэгээ мега төслүүдийг дэмжиж байгаа шигсэн таалагдаагүй болохоор би тодорхой хэмжээд би бас мега төслүүдийн эсрэг би бас юмнуудыг бас зөндөө ярьж ирсэн байхгүй. Гэтэл одоо мега төслүүд бүгдээр мега төслүүдийг эсэргүүцээд маш олон хүмүүс юм ярьж байгаа шүү дээ. Одоо мега төслүүдээс болж 14 мега төслүүдээс болж чинь яаж нээж чинь гэдэг. Одоо бага одоо би энэ улс төр захиалсан инфлюенсерүүдээс болж тий би нэг одоо би нууцлцсан юм байна. Энд яг яатсан юм болоо энэ. Энд яг яатсан юм. Яагаад үзэж болохгүй нэг. Яагаад үзэж болохгүй наа энэ бичлэгийг. За ямар ч тач би мега төслүүдийг би эсэргүүцээд би зөндөө юм ярьжсэн. За энэ бичлэгийг ядаж үзэж болох нь. Би энэ бичлэгийг яагаад үзэж болохгүй юм бэ? Гайхаад байгаа энэ сошиал инфлюенсерүүд гэсэн. Энэ бичлэгийг би яагаад үзэж болохгүй наа? Яац юм бол энэ одоо? Приват нууцсан юм бахта санаасгүй. За. За энэ дэр би ингэж энэ мега төслүүд дөнгөж яригдаж эхлэх үеэр шүү. Улс төрт хилцэж эхлэхгүй бахт 2024 онд би энэ тухай ярьж байгаа шүү. Та нар одоо сайн хараараа заяа. 2024 онд би энэ тухай ярьж байгаа. За эдийн засгийн гэдэг инфлюенсерүүд мега төслүүдийг маш их дэмжиж байгаа гэж байгаа. Би бол мега төслүүдийг бол дэмждэггүй шилгуулдаг гэж хэлээд. Яагаад гэвэл эдийн засгийн яг дотроос хөрөнгө оруулаад за ерөнхийдөө би дэмжихгүй байгаа гэдгээ би мега төслүүдээс болж ерөнхийдөө би ингээд те улс орон дампуурнаа те ерөнхийдөө ингэнэ тэгнэ гэд би ингээд маш олон бичлэгүүдийг би ерөнхийдөө оруулж ирсэн байхгүй юу. Яг одоо юу гэдгийг тийм ээ. Маш олон ингээд те ингээд мега төслүүдийг тэгээ Европын холбоо те вакцины эсрэг те ураны тухай ч гэдэг би ингээд маш олон төрлийн ингээд те бичлэгүүдийг би ингээд оруулчихсан. Тэгээ гол нь би яг юун дээр имзэглээд байгаа юм гэхээр би нэг ухаан муутаадаа те миний бичлэгнүүд ингээд хүмүүст хүрэхгүй байгаад байгаа юм биш байхгүй юу. Тэгээ би ухаан муутаадаа нэг их хүмүүс ер нь эдрээс ч ухаантай хүмүүс байгаа. Тэгтээ амжилтанд хүрээгүй байгаа. Тий. Тэгээ би гол нь би яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ хиний энэ яриа байсан маа. Тэгээд өнөөдөр нууцлцсан юм шиг байна. Би бас нэг хэдийн яриа хийгээд тэгээд магадгүй миний бичлэгийг харсан болов уу гэж би одоо бодож байна. Энэ бэлгүүн магадгүй миний бичлэгийг хараад тэгээд сүүлдээ за энэ тэр бичлэгээ ер нь устгахын нууцтай гэж одоо сэтгэлээр уналт гэсэн нэг тийм бичлэг байсан. Тэгээд тэрийг юм одоо устгацсан бол нууцлцсан болтой гэж би одоо харж байна. Бас нэг төгөөгийн тухай бас нэг бичлэг байсан. Тэрийг бас яатсан бол доо гэж би одоо бодоод байна. Одоо арилчуу яач. За феминизм эсрэг гэдэг бичлэг нь байгаа юм байна.
Тэгээд төөгөөг нэг өмөрсөн бас тийм энэ бас төөгөөг бас нэг өмөрсөн бичлэг бас байна. Тэгээд гол нь сэтгэлээр уналт гэсэн бичлэгээ одоо нууцлсан бол тэр сэтгэлээр уналт гэсэн бичлэгэн дээр тэгээд та нарт яагаад эхлэегүй юм те? Та нар тэгээд хүмүүсийг бараг одоо азтай зарим мөнгөтэй гэж боддог байхгүй амжилтанд хүрсэн хүмүүс тийм штэй гэд тэгэн гутаа ингэ төөгөө одоо юу гэдгийг те ингээд энэ хин энтриг аюух дэмжиж байгаа харагдсан байхгүй надаа. Одоо чинь энэ Идэр Бат гэдэг ч юм уу те иймэрхүү хүмүүсийг дэмжиж байгаа гэж байгаа байхгүй. Тэгтэл хамгийн харамсалтай нь би яг юун дээр би ингэж бодод байгаа гэхэл би одоо чинь те их орны хадлаа ингээд те өөрийгөө эсэлт оруулан барин би зөндөө олон ингээд бичлэгүүдийг ингээд ус орныхоо төлөө их орныхоо төлөө ч юм уу те ард иргэдийн төлөө ч юм уу ирчүүдийн төлөө ч юм уу би ингээд зөндөө олон ингээд ийм бичлэгүүдийг би ингээд хийжсэн байхгүй. Энэ бичлэгнүүдийг би одоо чинь ингээд хийгээд тийм үү. За 3200 үзэлттэй гэж энэ хийснийхээ шанд яг яаж исэн бэ гэхлээр миний Монголын политик цэцэг Оюнбат гэсэн пэйж хуудас устчихсан байхгүй. Би нөгөө кино мануу явуулаа те ингээд амар хөгжүүлээд арай хатан биш хөгжүүлээ. Тэгээд дараад нь овоо яг ингээд нэг лайк майк ингээд цуглараад хийж байгаа яг том пэйж хуудас. Яг том пэйж хуудас тий. Пэйж хуудас устдаад тэгээд ямар ч идэхгүй групп нь үлдчихэж байгаа байхгүй тийм нэртэй. Тэгээд миний пэйж хуудас устчихэж байгаа байхгүй. Яг иймэрхүү бичлэгүүдийг явуулсан дараа. Тэгээд хүмүүс яг юу гэж бодоод байгаа юм гэхэлэр тийм үү. Тэгээд одоо юу гэдгийг тийм Монголд биш үү. Ердөөс ингэ шудрах юм байхгүй. Ердөөсөө. Одоо юу гэдгийг тийм ингээд Монгол их орныхоо төлөө ингээд дуурхангууд дараад ингээд пэйж хуудас нь устчихдаг ч юм уу тий. Ингээд шудрах юм яриад гараад ирэнгүүт ингээд пэйж хуудас ингээд устчихдаг ч юм уу тий. Тэгээд за ингээд хөгжүүлээд эхэлжээд л овоо лайкта болж хичээд л олон хандлтаа миний пэйж хуудас ингээд тэр чигээрээ устсан гутаа миний пректлер тэцэг Оюнбат гэдэг энэ пэйж хуудасын юу нь альчиж байгаа байхгүй би удирдах чадхаа бичиж байгаа. Одоо би энэнийг удирдах чадахгүй пост нь устгах чадахгүй нэмж чадахгүй засварлаж чадахгүй яач чадахгүй. Одоо ингээд энэ хэвээрээ үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд би биш та зарим хүмүүсийг бодвол би бүр өмнө эхэлчихсэн ус бүр 2017 оноос би бүр ингээд бага олон хэрэгцээтэй зүйлсүүдийг би ингээд өөрийнхөө бодлоор би ингээд зөндөө олон тий сонирхолтой ч юм уу хүмүүсийн анхаарлыг татах ч юм уу ингээд сонин постуудыг би оруулж байгаа. Одоо чинь зүгээр энэ постноос би зүгээр чи яваа ярил л та. Тийм үү. Тэгэх юм бол энэ шатрын ноён ард иргэд бирсэн хаан бол хүүнүүд нь олслогдсон зэрүүд одоохоор цархаас ч гэсэн иргэд юм гэж байгаа. Энэ постн дээрс зүгээр чи яваад бүгдээр ярил л та. Тийм бол шатрын ноён ард иргэд гэж байгаа сте. Ард иргэд гэдэг чинь юу хэлээд байгаа? Ард иргэд гэдэг чинь ард иргэдгүй л бол тухайн улс оршин тогтохгүй байхгүй. Тэгэхээр ард иргэдэд хамгаалахын тулд тийм үү нэгсэндээ хаан гэдэг нь одоо манай Монголынхоор бирс гэж байгаа. Бирсэн хаан гэж байгаа. Нэгсэндээ одоохоор ерөнхийлөгч гэсэн үг шүү дээ. Ерөнхийлөгч хамгийн хүчтэй хамгийн хөдөлж чадах хүн гэсэн үг. Энэ төрийн өндөрлөгт байгаа хүмүүс л гэсэн үг ерөнхийдөө бол тэднийг нийтэд нь бирс гэдэг болгочлоо. Парламентын гишүүд вэ нүү засгийн газрын гишүүд вэ тэд нар ерөнхийдөө бирсүүд нь баггүй бирсэн. Тэгээд тэд нар хамгийн их сайн хөдлөх ёстой. 408 зөвхөс бирс гэдэг чинь хөдөлдөг маш хүчтэй зүйл шүү дээ. Яг тэр шиг энэ парламентын гишүүд нь засгийн газрын гишүүд 408 зөвхөс ажлыг явуулж байгаа шүү дээ. Тэгээд тэр үүднээс нь би энийг нэрлэжсэн. Тэгээд хүүнүүд нь олслогдсон цэргүүд вэ одоохоор цагаачилсан иргэд юм а гэж байгаа байхгүй юу? Энэ яг юу гэж хэлгээд байгаа Чингисийн үеэр бүр дайны байж байгаа дандаа ингээд олслогдсон цэргүүдийг хамгийн түрүүнд дайны урталт гаргаад явуулчихдаг гэсэн байхгүй. Тэгээ хүмүүс харахад те анхчлаад харахад дайныг харахад аюул олон цэргүүд өөдөөс ирээд байгаа юм шиг харагдаг. Гэтэл яг үүндээ ихэнх нь олслогдсон цэргүүд байсан байхгүй. Олслогдсон цэргүүд эсвэл цагаачилсан иргэд байсан байхгүй тийм чинь. Яг Монгол улсын иргэд Монгол улсынхаа иргэдэг Чингис хаан тэ хамгийн урд нь гаргаад шатрын хүүшиг золионт гаргаж явуулдаггүй л хэлсэн байхгүй. Тэгэд би иймэрхүү юмнуудыг хэлж байгаа. Энэ бүр 2017 онд ч тэ. Иймэрхүү би маш олон би одоо юу гэдгийг тийм ээ ингээ постуудыг би ингээ сонирхолтой би ингээ тэ. Энэ одоо сэтгэлийн хүч бол бусад бүх төрлийн хүчний их үүсвэр ингээ их сонирхолтой постууд байгаас. За энэ дээр тэ нэг иймэрхүү постуудыг би ингээ зөндөө ингээ постлсан байна тэ. За энэ постн дээр би жоохон харамсдаг. Юу юм гэхэлэр
би ингээд та ингэж байгаа үр дүнд нь гадны орны Исмаил стандарт Монголд нөлөөлөхгүй ханч дургуун хүргэн тодорхой тэг гэд би яг энэ дээр энэ постн дээр би жоохон харамстай. Яг гэх юм бол ихэнх хүмүүс яг одоо долонгийн газар тоглон цохрын газар цохор болчиход байгаа байхгүй юу. Би одоо 2017 тэгэд ийм байха болооч гэж би одоо уриалмаа. Одоо харсан бол харсан, мэдсэн бол мэдснээрээ бай. Одоо шудраг байцгаа. Энэ долонгийн газар тоглон цохрын газар цохор гэдэг сургаалцаа бүгдээр болцгоё гэж би одоо хэлмээр. А тэгээ энийг би мэдээж бас ханд авахгүй би бас ийм сонирхолтой бас ийм пост болоод бас ингээд бас биччихсэн л та. За тэгээд бүр энэ дээр би ингээд та нар ингээд харах юм бол те би ингээд олон сонирхолтой ингээд постуудыг энэ сонгуулийн тухай энэ бол маш чухал пост болж байгаа юм л та. Тэгээд та нар ингээд харах юм бол те эх орныхын сонгуулийн төлөө би бүр 2017 онд энэ постыг хийжсэн байхгүй. Тэгээд дараад нь нэг улс төрч яг миний нэг постыг харсан юм яасан. Дараад нь яасан гэхээр нэг зайлг гаргаж ирсэн. Нэг улс төрч нэрийг нэлээд өгөө нэвтрүүлэгт орж байгаа. А тэгтээ шууд 2019 илүү хэдэн онд ямар ч энэ пост бичигдээд нийлээ хэсэг хугацаа өнгөрсөний дараа 2014 онд гэж худлаа одоо телевиз тийм гачиг үгэн гутаа телевизэд 2019 илүү хэдэн онд лээ ярьцлага хүчсэнийг би санддаг. Яг миний энэний тухай, энэ сэдвийн тухай. Тэг би энэ сэдвэн дээр би гол нь би юу хэлэх гээд байгаа юм. Сонголтоо ингээ те ил зарладаг тийм юутай бэ яа гэж би гол нь хэлэх гээд байгаа байхгүй юу. Гол нь сонголтоо бүгдээрээ ингээд те сонголтоо хийж болно тийм үү. Гэхдээ би энэ хүнийг сонгосон шүү гэдгийг ингээд нийтэд ил харагддаг болгоё. Тэгэхгүй л бол тийм үү. Сонголт бид нар хуурамч яваад байгаа, үнэн яваад байгаа бидэнд ямар ч мэдэх аргагүй шүү дээ. Бид тухайн хүнийг сонгож байгаа үгүйч бид ямар ч мэдэх аргагүй шүү дээ гэдэг нэг пост юм хөтэй тавьжсэн. За энэ бол 2017 онд юм хөтэй ярьжсэн байгаа. За тэгээд энэ нэрхүү ерөнхийдөө те ингээд олон сонирхолтой ингээд те постуудыг би бүр ингээд 2000 одоо энэ удирдах арга барилын тухай би бас ярмаар. Яг гэхэлэр одоо ингээд те ингээд эцэг нь одоо юу гэдгийг ингээд те том албан тушаалт ингээд те ямар нэгэн зэлэрч үү долгонж байгаад ч үү хамаахгүй авилгын нөгөө ч юм ямар нэгэн байдлаар удирдах албан тушаалт манай Монголд зөндөө олон хүмүүс ингээд очиж байгаа байхгүй. Тэгээ очингуудаа яаж байгаа юм гэхээр дарамтлж удирч байгаа. Яг нөгөө Нямбатар шиг. Түхгүй байсан үү? Өнгөхгүй байсан үү гэд. Тэр ингэж одоо юу гэдгийг Нямбатар ингээд домогдож байгаа ингээд бичлэгүүд энэ тэмдгүү явж байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд нэг хошин чогийн хүмүүс хүртэл загнаж байгаа тийм бичлэгүүд ийцэн. Тэгээд би юу хүчлэх гээд байгаа юм гэхээр одоо ингээд эцэг хүүхэд нь тийм том албан тушаалд очсон болохоор хүүхдүүд нь дагаад өсөн өсөөгөө тийм том албан тушаалд очиж байгаа. Тэнгуүтэ удирдах арга барилыг дарамтлж хүнийг дарамтнаар ажиллуулахыг өөрсдөө загнаж зандрах трийг удирдах арга барил гэж ойлгоод байдаг. Тэгээд трийг би боловсрохын тулд би нэг хэлжсэн байл та. Энэ удаа бүр 2016 онд ч тэ одоогоос 9 жилийн өмнө гэж бас. Тэгэхээр би энэ дээр юу хэлж байгаа удирдах арга барил гэж хүн дарамтнаар ажиллуулахыг хэлдэггүй юм. Харин асуудал тусарсан шийдэж зөв арга замыг зааж өгч чиглүүлэхийг хэлдэг. Хэрвээ та хүн дарамтлах аргыг удирдах аргын нэг хэлбэр гэж бодож байгаа бол хизээ нэг өдөр таныг бүдэрхэд чинь тулхиж унах хүмүүс бэлдэж байгаадаа ялгаагүй гэж би энэ дээр бичиж байгаа байхгүй. Өө би энд камераар энийг ингээд яачаад байгаа юм шүү дээ. Тэгээ энэ дээр би Австрали хэлний тухай тэг ингээд бас сонирхолтой хүмүүсийн сонирхлыг ингээд хөдөлгөх би ингээд маш олон ингээд юмнуудыг би ингээд бичиж байгаа байхгүй. Тэг гол нь хүмүүс би ерөнхийдөө энэ бүх яриануудыг би хийж байгаа үедээ би юуг ойлгосон гэвэл хүмүүс нэгэнтээ хөгжсөн хүмүүстэр л лайк таард юм байна. Нэгдээ хөгжсөн юм чинь за хамаахгүй би лайк таарэ. За хамаахгүй тэ би комент бичээ. Тэгээггүй бол жижигхэн юм хандлтаас угуудаас хүмүүс яадаг гэхээр зүгээр санааг нь хулгайлаад өөрийн болоод би өөрөө санаагаа хулгайлаад би өөрөө цэцгээд хэлчих болох юм байна гэд маш олон хүмүүс надад санаа авч ингэж иржсэн байхгүй. Тэгээ би өөрөө алдар нэрийг хүртэхгүй. Бусад хүмүүс алдар нэрийг хүртээд ингээд маш олон жилийн туршид тэ маш олон санаануудыг би өөрөө гаргачаад алдар нэрийг би өөрөө нэг ч хүртэхгүй. Бусад хүмүүс алдар нэрийг хүртэж явуулсан голууд надад маш олон байсан байхгүй. Тэгээ тийм болохоор би тодорхой хэмжээд иймэрхүү ярианууд нь тодорхой хэмжээ тэ юугүй болохоор тэ
ухаан муутай хүмүүстэй амжилтанд хүрдэггүй, бүтээнч муутай хүмүүс амжилтанд хүрдэггүй. Аль эсвэл та нар тэгээ те ирэхгүй яасан те гэж хэлэх. Аль эсвэл те та нар подкаст үздэг, та нар өөрсдөө хөгжүүлдэггүй гэд нэг иймэрхүү түүгийн нэг яриануудаас нь би нэг дээрүүд нэг хальт сонсож байгаа те. Одоо та нар подкаст үздэггүй, та нар өөрсдөө хөгжүүл гэдэг нэг тиймэрхүү ярианууд нь амар ингэ тархаж байгаа байхгүй. Тэгээд би хувьдаа яг юу гэж бодож байгаа юм гэхээр үгүй чи бид нар өөрсдөө би өөрөө те подкаст хийдэг бүр подкаст үздэг хүмүүст байтугай бүр хийдэг хүмүүст нь би өөрөө анх ихэд инспирэшн санаануудыг би маш олон удаа алдчихсан байхгүй. Тэгээ би өөрөө амжилтанд хүрв. Тэгүн гот яаж байгаа юм гэхээр тийм үү. Би ингээд хүмүүс ингээд атгах санаан дээр би ингээд алдаа гаргах чадсан шүү дээ. За хүмүүс хөгжөөгүй гооцоос хүн санааг нь хулгадаад авчдаг юм байна. Тэгээд өөрөөрөө болгоод өөрчлөөд за ингээд ярьчдаг юм байна. Тийм үү. Тэгүн гот тэгэд би өөрөө ингэж чинь иймэрхүү юмнуудаар би ингээд зөндөө олон удаа би ингээд алдаа гаргаад би тэгээд Discord дотор би хүүхдүүдэд би муу байх үедээ одоос 4-5 жилийн өмнө би лекц уншижсэн байхгүй. Гэхдээ би бас маш олон санаагаа би тухайн хүүхдүүдэд би алдчихсан. Санаагаа. Тэгээд тухайн хүүхдүүд яаж хийсэн гэвэл ямар ч их захгүй, ямар ч ахсахгүй, хинээ санаа авснаач ярихгүй. Тэр өөрснөө попж байгаа юм шиг одоо зөндөө олон маш олон ютубер хүүхдүүд гарч ирээд миний тэр яг тухайн үед тэр Discord дотор уншиж исэн тэр яриануудыг яриад онгорол попж байгааг би харж яадаг. Би залхдаг. Тэгээд би яахан бэ зүгээр тухайн үед би бичлэг хийхгүй зүгээр ингээд санаагаа алдаад яриад өмсөн шүү. Тэгэл хохирол үлдсэн шүү. Надаа ингээ хохирол үлжсэн асуудал надад зөндөө байдаг байхгүй. Тэгээ тийм болохоор би тодорхой хэмжээ тийм үү. Хүмүүст би юмгууд нэг юм хэлчихээ. За хүмүүстэй подкаст үзээд хүмүүс нэг ухаантай болчдгүй юм. За подкаст түүг одоо золбоо хоёр ингээд сайхан ингээд ярилцчихлаа гал та энэ дэр. Тэгээ энэ дэр би нэг юуг би ингээд харж байгаа гэхээр төөгөө за ингээд хүмүүс ингээд подкаст үздэггүй өөрсдөө хөгжүүлэх хүсдэггүй те аль эсвэл те нөгөө талд нь идэр батч гэдэг юм уу те хүмүүс ухаан муутай болохоор ядуу байдаг ч гэдэг юм уу те аль эсвэл тэгээ бүтээнч муутаач гэдэг юм уу те ингээд хүн цаг дээр тутвал хүний бүтээнч буурдсан шүү дээ. Хүний бие махбод нэг муудчих юм бол хүний бүтээнч тэр чигээр муудна. Тэ. Бурхан хүнээс ирч хүчийг авч чадна. Хүний хүн хийж бүтээ гэсэн ирч хүчийг авч чадна. Сэтгэлээр унгаж чадна. Бурхан чөтгөр хоёр хүнээр яаж тоглодог вэ? Одоохондоо төөгөөч энэ хинч вэ нүү эдгээр өөрснөө магадгүй биеийг муудаж үзээгүй магадгүй бурхан чөтгөрийн тоглоом болж үзээгүй магадгүй хин нэг торлогдож үзээгүй тийм үү магадгүй гэгээр тэр өөрснөө яваагүй яг хөө би нэг хэд хэдний номнууд уншиж л байсан л да юмнууд уншиж хахад би яаж хийсэн гэхээр яг ингээд начин ингээд биеийг муудсан учир нь ойлгохгүй олон жил өвдөжсэн тэгээ сүултээ өчнөгөө шалтгааны болгоод тэр байсан юм шиг энэ байсан юм шиг ингэсэн юм шиг байна гэдэг ингээд ярьж байгаа хүмүүс ерөнхийдөө яг яадаг гэхээр ихэвчлэн нөгөө нэг за яг энэ тухай яг яриад юу ихэвчлэн нөгөө нэг тодорхой хэмжээтэй жоо мэдрэмжтэй хүмүүс рүү дайралт хийдэг юм шиг байлаа л дээ. Бурхан чөтгөр рүү ерний дайралт бад гэдээ ороод ирдэг. Тэгээ ерөнхийдөө би асар удам ямар нэг юм өртөн энийг хүмүүс сайн мэддэггүй юм шиг байгаа юм л та. Тэгээ би ч өөрөө тухай дээр мэдэхгүй. За тэрнээс болсон шүднээс болсон эцэгтэй шүднээс болсон маш өндөртэй. Шүднээс болсон. Шүднээс асуудлаа дараад нь би модчихсан. Тэгээд дээрэс нь өчтөр олон юм давхарчижсэн. Хүн ер нь биш үү хизээч тэгдэггүй гэж ам гардггүй гэдгийг золбоо твч гэсэн өөрөө хэлдэг штэ. Золбоо твч гэсэн би одоо тэр их нэртэйгээ тэгж юм салсан би хүнтэй суухгүй гэж хэлсэнтэй харамсдаг гэдэг. Тэгээ одоо төөгөө хэлж байгаа энэ яриан дээрс нь би яг юуг олж харж байгаа юм гэхээр тэгээд би одоо энэ төвгийн яриан дээрс юу гэсэн хят руу гарч бизнес хий 8 хийгээд бүх хүмүүс чадаагаар 8-аа хийгээд явж байгаа хар уул нам туул зах руу гараад дүүцтэй бүгд хятадаас оруулж ирсэн баргаас харж байгаа хороолын дэлгүүрээ нөө тэр хотын төвийн дэлгүүрүүд нь бүгд энэ Монголын дэлгүүрээр нь явж үздэг юм болов төгөө би одоо гахсан бүгд хятадаас оруулж ирсэн ч гэдэг мэдээж хэрэг сайн чанарын бараг хямдхан оруулж ирэхин тулд яг үгээр маш их мөнгө хэрэгтэй болно. Олноор нь авчиж бараа гэдэг чинь хямдарна.
олноор нь авчиж цөөхөлнгээр нь авбал хямдрахгүйгээд бас миний нэг манай ах мах бас надад бас хэлж хэлсэн л да. Тэгээ би гол нь яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр тийм үү. За олноор нь авчиж энэ хямдарна. Тэгтэр олноор нь авахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй. Гэтэл тэр мөнгөний чинь танаас зүгээр болтохгүй шүү дээ. Танаас заавалжгүй ажил хийж ямар нэг юмтай бийж танаар маш их хэмжээний мөнгөтэй бол. Тэгээд хүмүүс яаж байгаа тэр чадлын хараар бизнес мөнгөтэй болохгүй л амгуудаа тэнд чадлын хараар хар хорон зах дээр жижиглэнгээрч болсон гэл 8 хийгээл яваад байгаа байхгүй. Тэгээ ийм хүмүүсийг энэ төв үүдэг залуу энэ ойлгож чинь уу гэж би бодсон. Ойлгож чинь ойлгохгүй. Би гайхаж байгаа байхгүй. Тэгээд би дээр үед одоос би монголчуудаа би зөндөө олоудаа урж ирсэн цаа. За одоо ганц энэ биш цаа. Би танаас би одоо хэлээ. Энэ дотроо хүртэл би хэлж байгаа шүү дээ. Одоо энэ бичлэгэн дээрээ хүртэл би одоо хэлж байгаа шүү дээ. Одоо энэ миний энэ бичлэгэн дээрээс хүртэл нэг охин санаа аваад ярьсан байгаа гэдэг танд бодлоо. Миний гадаадд ажиллангаа тэтгэрээр суулцах тарих угаалт хэрэгтлээс болж гимтэж бэртэж үсгэж байна гэдэг энэ бичлэг байна. Гэсэн монголчууд нэгнийгээ хувсан зодсон. Би солонгост ажиллаж байгаад гимтэж бэртэж хүрээд ирсэн гэдэг. Энэ стал хаан чигчийн гэж улс төрчтэй нэг пропаганда байна гэж би хэлээд байгаа шүү дээ. Бэлээ нэг охиныг гаргаж хөдөөний нэг охиныг гаргаж станы хөдөөнийх нь амьдралаа хавлал байн баярлалаа гэж байна. Энэ охин одоо гадаад руу тэтгэлгээр гарч сур. Тий. Тэтгэлгээр гарч сурж ийн гэдэг энэ хүү тэтгэлгээр суралцж ийн те. Энэ хүү юмнаас болоо те гадаад руу гараад тэтгэлгээр сурч та нар ажил тий тэгнээс болоод ингээд гимтэж бэртээ те ингээд унтаж нойргоо хасаад тийч ажиллангаа суралцснаас болоод оюутнууд ингээд бэртэж гимтэлсэж байна. Наад хэрэглүүдээ болцгоо гэд би ингээд зөндөө юм ярьж байгаа байхгүй. Гэтэл яг энэ бичлэгийг ахаад энд нэг охин ингээд ярьчихж байгаа шүү дээ. 5 сарын дараа ярьчихж байгаа шүү дээ. Санааг нь авал яг адилхан. Сургалтын төлбөрийн хоолны мөнгөний хэрэглээний зардалтай бүгдийг өгөө. Тэгэнгүүт манай монголчууд бас нэг юм дээр тий энэ гадаад яг миний ярьсан юм гээд давтал энэ 2000 энэ хэдэн он гэж та нар энэ оныг нь харчих заяа. За миний энэ та нар энийг харчих заяа. Энэ оныг нь харчих. 2025 оны 5 сарын 1 гэж байгаас тэд би энийг хийзээ чинь 2024 онд хийсэн гэж байгаа. Тэгээ яг миний ярьсан санааг ахаал энэ охин ярьчихж байгаа байхгүй. Тэгэхдээ гол ялгаа нь юу юм бэ гэхээр 45,000 үзэн 1600 лайктай. Гэтэл минийх яаж байгаа 5хан лайктай. Тэгээ үзэлт нь нэг 302 хон. Тэгээ жижиг хандлтаа сургуудаа ингээд те бүгдээрээ ингээд тал талаас нь ингээд те ингээд одоо юу гэдэг ингээд санааг нь аваад яриад байгаа байхгүй. Би одоо энэ охиноос те тухайн удаа тэнхтэд одоо юу гэдэг те ийм баг лайктай байгаад байгаа юм биш те. Гол нь нүнг байгаад байгаа байхгүй. Гол нь одоо юу гэдэг те би өмнө хөгжүүлж ирсэн пэйж хуудас алдсан тийм үү. Овоо нэг лайктай болж ирэхийн даван тэр хамгийн хүчтэй пэйж хуудас алдчихж байгаа байхгүй. Нөгөө улс төр ярьж байгаа л монголчуудын төлөө юм ярьж байгаа л монголчуудын төлөө өөрийгөө эрсдэлтэн оруулсан тийм элдийн үзэн те ус мус те та нар алтны урхаагаараас ч болоод ус мус дуусч ин мус чинь гэд тэгээд ус төр намтай хят хүмүүс орж ирээд наатаа болмол гэд иймэрхүү бичлэгүүдийг оруулж байгаа л яг овоо хандлтаа пэйж хуудастай болоод тийшээ чирлж эхэлчихэл тэр пэйж хуудас алдчихж байгаа байхгүй. Кино моно явуулаад тэгээд нэг бол тэгээд би ингээд гайхаж байгаа байхгүй юу. Сүүлд гарч ирж байгаа ингээд хүүхдүүдийг ингээд би ингээд харж байхна цөөхөн хитэн бичлэлтэй ингээд YouTube мөтөр ингээд цөөхөн хитэн бичлэлтэй. Тэгэл үзэлтүүд нь айгүй их байдаг. Одоо чинь би танаас энэ охиноос нэг чи авъя. Ахаад нэг энэ охиноос эннээс бас жишээ авъя. За. За ахаад нэг энд бас нэг ийм сувг байгаа. Та ганц хэлээ тэм шиг хичээдэг. За ингээд нэг ахаад бас цөөхөн хитэн ингээд бичлэгтэй. Тэгэл мангар олон үзэлттэй. Ингээд эхнээсээ ингээд 52,000 үзэлттэй байх жишээтэй. Та ингээд харах юм бол ингээд 52,000 үзэлттэй байх жишээтэй. Тэгээ би залхаж явах уу. Тэгээд хамгийн гол нь ингээд надаас ухаан утаа хүмүүс
Тийм үү? Надаас илүү амьдрал үзээгүй баг би өөрсдөнд нь инспирэшн болж би өөрсдөнд баг зөвлөгөө өгөх төвшнөх бэжэж иймэрхүү хүмүүсийн ингээд бичлэгнүүд ингээд надад ингээд байн харагдаад ингээд те ингээд өөрөө чи ингээд доромжлоод байгаа юм шиг мэдрэмж төрөд тахлаа надад аюу тийм хэцүү байгаад байгаа байхгүй. Надад аюу шалгаад ямар тэнэг мангар хүмүүсийн яриа ингээд олон нийт түгээд байгаа юм бэ гэд би ингээд сүултээ би ингээд гайхаж эхэлж байгаа байхгүй. Сүултээ ингээд дургуйч хүрэх шиг нэг тийм мэдрэмж надад ингээд төрж эхэлж байгаа байхгүй. Тэгээ миний хамгийн гол хэлэх гээд байгаа санаа юм бол одоо төгөөгийн бичлэг бас тийм олон уу? Би харъя. Төгөөгийн бичлэг миний шиг тийм олон уу? Одоо үгүй юу? Бид нар харцгаая одоо. За төгөөгийн бичлэг 76 видеотой гэж байна. За сансныг бодвол за төгөөх бас саяны хоёрыг бодвол арай олон байна. Тийм. Тэгвэл миний ихтэй одоо харьцуулъя л та. Тийм үү? За одоо минийхтэй харьцуулъя. За миний хэдэн видеотой гэж 108 видеотой гэж штэ. 108 видеотой. Бид зөндөө олон видеог би нууцлсан байгаа штэ. Өөрөөр нууцлаагүй видеонд гарах юм бол 120 30 хүрчин ч бод. Өмнө хандлт авчихсан олон видеонууд байгаа. Тэгээд би ингээд санаануудаа би ингээд зөндөө алдчихж байгаа байхгүй юу? Та нарт би ингээд зөндөө юмудаас би ингээд жишээ авч ярьж шүү. За тэгээд өшөө би энэ бичлэгэн дээрээс хүртэл би одоо санааг алдчихсан шүү дээ. Хаана энэ да? Энэ Монгол төрний будаа ингээд энэ бичлэг. Энэ бичлэгэн дээр би юу гэж ярьж байгаа юм гэхээр би ирчүүдийн төлөө би дуурж байгаа байхгүй. Яг энэ бичлэгийг хийж явах үед юу болж байсан гэхлээр за яг энэ бичлэгийг хийх үеэр юу болж байсан бэ гэдгийг би одоо тайлбарлая заяа. Энэ бичлэгийг хийх үеэр заяа ах нар чинь эмэгтэйчүүдийг чинь аваад байна гэсэн ах нарыг өсвөр үеийн хүүхдүүдтэй хахарлуулах бас нэг тийм пропаганда явагдаж эхэлчихсэн. А тийм хүмүүс би тэр үеэр энэ үеэр би юу гэж тайлбарлаж байгаа юм бэ гэхээр ингэж би тайлбарлаж байгаа. Үгүй шүү эмэгтэйчүүдийг чинь биш үү? Энэ сүмээр орж иж байгаа хүмүүс, гадны хүмүүс сүмд явж байгаа охтууд ерөнхийдөө яг явж байгаа ингээд сүмээр ингээд гадаад руу ингээд дамжиж гарч байгаа хүмүүс ихэнх нь охтууд байгаа. Дээрэс нь гадаад хүмүүстэй суусан хүмүүсийн 100-аас 95% нь эмэгтэйчүүд байт юм аа. Тэг ах нар ч юм шиг өөрөөр хэлбэл гадаад хүмүүс аваад байгаа шүү гэдэг мессежийг би тодорхой хэмжээд би хүргэж ирсэн ирчүүдийн төлөө. Яг л өсвөр үеийн ирчүүдийг жоохон ингээд нас агцсан ирчүүдтэй муудалцахгүй гадсан тэр пропагандыг би буцагч штэ. Иймэрхүү юмудаар би ингээд буцагчсан фэйсбүүкээр би. Фэйсбүүкээр хамгийн их лайкийг авчихсан. YouTube дээр бол нэг лайк авч байгаагүй. Тэгээ хамгийн гол нь тэр фэйсбүүкээр авчихсан тэр лайк бичлэгүүд туссан л та. За тэгээ гол миний хэлэх гээд байгаа санаа бол ерөнхийдөө нэг иймэрхүү байсан байхгүй. Тэгээд би ахаад би бүр хэд хэдэн би санаануудаа би алдчихсан би одоо хэлээ заа. Ахаад би энэ дээр би зөндөө олон би юмнууд хор тавдрын тухай хүртэл би ярьж байгаа. А дээрээс нь энэ дээр би нөгөө юуны тухай ярьж байгаа юм гэхэлэр нөгөө нэг юу гэдгүүлээ. Тий. Нөгөө нэг юу ч нь буруу штэ гэд тий тухайд бас ямар пропаганда явагдаж ирсэн бэ гэдгийг би одоо дахиад хэлье заа. Тухайд за хин гэдгүүлээ. Писовч доктор биш доктор эдийн засгийн доктор хин ах гэдгүүлээ эдийн засгийн доктор Баярхүү тэгээд Улаанбаал тий Улаанбаал энэ хоёрын та нар нэвтрүүлгийг үзчихсэн үү? Тий. Энэ хоёрын нэвтрүүлгийг та нар юу үзчихсэн бол энэ хоёрын нэвтрүүлэг дээр энэ Улаанбаалын энэ лодой залуу өөрөө тэгээд Монгол энэ Баярхүү доктор ах руу яг юу гэж дарж идэм бэ гэхлээр таны тэр чин те нөгөө хувилдааны явна шүү дээ. Тэр чин хуурамчтай, тэр чин худлаа шүү дээ гэж ярьж байгаа. Гэтэл Баярхүү доктор юу тэр чин үний юм чин гэж хэлж байгаа. Тэгээ энэ дээр би юу гэж хэлжсэн гэхээр энэ гот чинь ард ирээд эргэлцсэн байхгүй юу? Эргэлцсэн. За яг хэнийх нь тийм үү? Зөв юм бэ? Хэнийх нь худлаа юм бэ гэдэг ард иргэд тийм үү? Тэр хувилдааны онол гэдэг нь хүмүүсийг 90% багасгах нь тэгээ тэдэн хувиар багассан ингээд дайтаг жиих гэдэг тий ингээд энэ вакцин тий ингээд энэ олон зүйлчүүд ингээд худлаа юм үний юм гэдэг хүмүүс ингээд мэдгүй ингээд эргэлзээнд оруулсан байхгүй юу? Энэ Улаанбаалын залуу
энэ Баярхуу доктор ингээд хоорондоо ярилцахдаа Баярхуу доктор нэг талаас нь яриаддаг. Тэнгуут би энэ ч би юу гэж ярьж байгаа юм гэхээр энэ Монгол дөрвөлжүүдийн дээр би юу гэж ярьж байгаа юм гэхээр эргэлзээг нь би задлцсан. Үгүй та нар тийм үү? Энэ бичлэг үлгүй өөр бичлэг үлгүй за энэ дээр хийж магадгүй. Та нар яагаад тийм үү? Өөр бичлэгэн дээр ч хийж магадгүй, энэ дээр ч хийж магадгүй, энэ дээр ч байх шиг санагдаад байна. Энэ дээр хийсэн санагдаад байна. Энэ амжилт энэ дагаад нь яасан гэж За тэгэд би энэ дэр би юу гэж би ингээд ерөнхийдөө би яг юу гэж би яриад би энэ яг энэ ингээд эргэлзээнээс нь хард ирдэг гаргаж ирсэн бэ гэдгийг би одоо хэлээ л да. Тэгэх юм бол би одоо ингэж ярьж байсан. Одоо юу гэдгийг тийм ээ. Гэхдээ тэр онол чинь үнэн шүү дээ. Тэр хувилдааны та нарын тэр яриад тэр үүсгээд байгаа тэр хүн амыг багасган тэр дайн дажин энэ тэр вакцин системээр хортуулдаг тэр энэ тэр гэдэг ерөн тэр хувилдааны онол гэдэг чинь үнэн нь хувьтай шүү дээ. Үнэн байгаа шүү дээ. Тэр украинчуудын дайг бүр болохоос өмнө зөвнөө хэдэн жил өмнө ярьсан байсан шүү дээ. Тэ? Гэж хэлээд би бас давхар би одоо юу гэдгийг тийм ээ. Ингээд ард иргэдэд тарих хуалтаас гараадсан байхгүй. Нэгсдээ ард иргэдийг би дахин авраадсан байхгүй би байн. Энэ бичлэгийг үзээд хүмүүс ингээд тарих угаалтаас салаад Баярхуу доктор энэ зөв юм биш үү гэх жишээ рүү ерөнхийдөө орох магадaltaй. Тэгээд хувилтын ол гэдэг чинь энэ тийм ээ энэ төр чинь үнэн юм биш үү гэд би ингээд тодорхой хэмжээд би ингээд тарих угаалтуудыг би ингээд гаргаа явуулсан. Энэ одоо бүр жилийн өмнө. Тэгээд бүр сүүлд нь одоо Идэрбат яриад байгаа юм нь болохоор чи одоо л Идэрбат нэг Трамп гэд яриад байгаа шүү дээ ерөнхийдөө Идэрбат гэдэг энэ залуу. Тэгээд вакцин гэд яриад байгаа шүү дээ энэ залуу чинь те вакцин эцэс үсэг хорж ирж байгаа те. Тэгтэл би яг үнэн те би бүр айл хизээний би бүр өмнө Идэрбатыг ярьж өргөхлөөс өмнө би вакцины тухай яриад эхэлсэн байгаа шүү. Энэ та нар хэрэг харах юм бол тийм үү? Энэ дээр би вакцины тухай би бүр өмнө би яриад вакцин гэдэг чинь ийм болсон байна. Бид нэр тийм биш үү гэд энэ доор монголчууд бид харах биш гэд нэг хүн ингээд бичсэн байна тийм үү? Ингээд 7 хүн лайктай тий. Тэгээд дээрэс нь Идэрбатыг би бүр ярихаас нь өмнө Идэрбат нь ер нь ямар ч ус төрчдөг тэр субтай пикчрүү гिचгсэн ярихаас нь өмнө би зарим зүйлсүүдийг би ярьсан байгаа шүү дээ. Энэ Жо Байдны тухай ярьсан яриа хаачсан юм бэ? Энэ шүү дээ. Орос Украины дайн те энэ Жо Байден гэд те энэ эдгэрүүдийн тухай би за тэр субтай пикчрээс ч өмнө ярьсан байгаа, Идэрбатаас ч өмнө ярьсан байгаа шүү. Би тэднээс ухаанаараа би илүү гарна хөөс би баг тутахааргүй юмнуудыг би зөндөө олон ярьсан байсан шүү. Тэгэд хамгийн гол нь би яаж чадвар ингээд би хүн юм хийгээд идэг хөгжүүлэхгүй тий ингээд баг сувгтай хандлттай хүмүүсийг монголчууд ингээд тий зөвхөн санааг нь авна уу гэхээс ш лайктаараа дэмждэггүй юм байна л да. Энэ нэгэнтэй алтар нэр хүндэд хүрхийг хүсдэггүй юм байна л да хүмүүс. Тэг яг ямар хүмүүсийг алдар нэрт хүрэх гэж байна гэвэл айгу тэнэг хүмүүсийг та ингээд мангар мэдрэл нутаагаар ингээд гахуулж гарч иж байгаа юм шиг тиймэрхүү хүмүүсийг айгу дэмжиж муудан дурталж гаргаж ирдэг. Харин яг ингээд ухаантай ярьж байгаа хүмүүс яад гэвэл нэгэнтэй л одоо ингээд те олон хандлттай сувгаар би ингээд хөгжүүлж байгаа ингээд киноны хаа юмыг ингээд те хөгжүүлж байгаа олон хандлттай сувгаар ингээд гарч ирээд нэг бүсэн олон таг авах бол жижигэр яваад хөгжүүлдэг юм байна л та. Тэгээ би ийм хүү алдаануудыг би одоо ойлгосон. Түүнээс миний ярьж байгаа юмнууд сэдвүүд бол энэ тэр хэдээс цаг хугацааны үед илүү утгын хувьд айл эзэн ярьчихсан байсан зүйлс тоххой. За одоо сүүлийн үед хин Трамп гэдээ яриад байгаа тийм үү? Тэгвэл би айл өмнө би Трампын тухай би яриад энэ дэр би одоо оруулсан байгаа да. Та нар харж ич магадгүй л. Айл өмнө одоо айл өмнө би бас ингээд Трампын тухай би бас ингээд одоо энэ хэд байх л ёстой. Одоо хаана байгаа юм би одоо мэдэхгүй маа. Хайхаж жоохон төвхтэй. За энэ шүү дээ. Энэ одоо та ингээд харж байна одоо энэ. Одоо энэ шүү дээ.
Трамп улсад нь гадаад хүмүүсийг орж ирэхдгийг нь улам бүр хатуу шаардлагатай болгож байхад манай улс улам бүр улсдаа орж ирэхэд найр тавьж эхэлж байдаг. Ядж яхад цөөхөн ард түмэнтэй байж хамгийн олон ард түмэнтэй улс хэрэв хууль бодлоготод багаар орж ирсээр л ямдаа ажлын байр цөөн болж эхэлнэ ингээд би ингээд баах ол юм би ингээд ирсэн бод. Би эдрэг би альсын Трамп гэж ярихаас нь бүр одоо л хүмүүс ингээд Трамп гэж ярьж хахад би бүр айл 17 онд Трамп гэж ярьжсэн байгаа байхгүй. Трамп гэд би ярьжсэн байхгүй. Айл би өмнө би вакцины сакцинуудын тухай ярьжсэн байхгүй. Танд тодорхой хэмжээний жоохон хэдий юм ойлгочихсан. Тэгэхэд дараад нь тэг хүмүүсийг те ухаан муутай болохоор та нар ядуу байгаа те. Аль та нар те хичээгүйгүй болохоор ядуу байгаа. Аль та нар подкаст үздэггүй болохоор та нар тэг өөрийгөө хөгжүүлдэггүй болохоор тийм байдгийн гэх мэт иймэрхүү юмдыг сонсоод тахлаар ингээд миний ингээд бүр ингээд уур хүрээ тэг сүулт дургуй хүрээд дургуй хүрсэн ингээд дургуй хүрээд байгаа юм шиг бүр ингээд хүний ингээд дургуй хүргээд байгаа юм шиг санаж тэг би харахгүй хүрэн иймэрхүү бичлэгүүдийг би ингээд хийж тавьсан байхгүй. Иймэрхүү бичлэгүүдийг хийж тавьсны дараа энэ бэлгүүн бэкүүгээ залуу нэг бичлэгээ нууццал байна л да. Бэлгүүн бэкүүгээд энэ залуу нэг ямар бичлэгээгээ тавьсан юм бэ гэхээр нэг юу лээ? Тийм сэтгэлээр уналт гэдэг бичлэгэн дээрээ те та нарт хэлэхгүй байсан те та нарт амжилт нүрэхгүй та нарт зүгээр азтай гэж бодоод байхгүй гэд тэр бичлэгээ аз ууч нууцлж аз ууч яг нь ер нь бол нууцлж л те яг одоо бол олдохгүй. Тийм яг миний энэ өмнөх бичлэгнүүд дээр бол байгаа би одоо энэ бичлэгээ хийчих юм бол би яг өмнөх бичлэгүүдээр нууцлж магадгүй яг тийм бол би давхар нэг сэдвээр 2 3 нь би бичлэг хиймээргүй л байна л та би хувьдаа би миний ингээд тэсгэл алтаадсан байхгүй юу энэ дээр ингээд тэгээд дээрэс нь би нэг юм би ингээд хэлж байгаа урд нь миний би муутаас нь би бүр яг те одоо юу гэдгийг те амар олон гоё ном зохиол те худалдаж аваа те ингээд блок чейни юу гээд 45,000-аар ном аваад тэгээд би жидэл дараад нь ингээд би муудаа тэр за би номуудыг уншиж чадахгүй юм гээд би бүр сүулт ингээд 25,000-аар зарж исэн байхгүй. Хүн ингээд сүултээ би муудчихлаар чинь хүн өөрийгөө хөгжүүлэх тактик орхитой шүү дээ. Тэгээ хүн Солонгос руу гараад ажиллах юм. Солонгос руу гарна Монголдо бас хараа ажиллах юм. Тэр хүн өөрийгөө хөгжүүлж чадхаа болчдөг байхгүй. Тэгвэл гот өөрийгөө хөгжүүлж чадхаа болчихгоот тэ та өөрсдөө хөгжүүлж чаддгүй та нар ачаагүй гэд нэг иймэрхүү өмнүүдийг сонсоод тахлаар бүр үнэндээ ингээд дотроо харж байгаа бүр ингээд дотроосоо ингээд нэг доромжлуулаад байгаа юм шиг тэ ингээд нэг иймэрхүү яриануудыг сонсоод тахлаар надад ингээд тэ ингээд тэгээд уучраа мэдгүй ингээд нэг мангар бацаанууд гарч ичээд тэ хүн уучраа мэдгүй амьдрал мэдгүй хүмүүс шиг зовж үзээгүй хүмүүс шиг эмзэгт очиж ингэж зовж үзээгүй тэ өвдөж үзээгүй хүмүүс шиг тэ ингээд ямар нэг юм дөртөж үзээгүй тэ юу ч амьдрал гэж баг юм мэдгүй бацаанууд гарч ирээд амьдрал зөвлөөд тэ тэр чинь нэг та нар подкаст үзсэнгүү та нар те ухаан мото болохоор тийм байгаа та нар хичээдэггүй болохоор та нар юм та нар те тэг ихлэхгүй яасан ингээд доромжлоод байгаа юм шиг санагдаад болохоор надад ингээд айгүй муухай ингээд санагдаад тэгээд би бүр аргагүй өрхөнд би ингээд бачимцсандаа тэгээд би нэг иймэрхүү бичлэгүүдийг би өнөдөө хийсэн шүү гэдгийг би таагүй ингээд анхааруулад би ерөнхийдөө хэлчмээр түүнээс миний хүн мэдээж хэрэг тийм үү ингээд мөнгөнд байгаад эрүүл мэндэнд байгаад хөгжих боломж нь байвал хийж за би өөрийгөө хөгжүүлэхгүй би ингээд муухай амьдрнаа тий би өөрийгөө хөгжүүлэхгүй би юм подкаст үзэхгүй подкаст үзээд ч хүн хөгждөггүй яг цагтаард бол хүн яаж хөгждөг гэвэл ном уншиж хөгждөг ном уншсан хүмүүс л хөгждөг ном уншиж ч тэр номныхаа дагуу хүмүүс подкаст хийдэг штэ би тэгээд цагтаард бол би урд нь би ингээд те ингээд баахан олсон тэг хэрхэн баяжих вэ те гэд ийм суралт муултанд би баг хата суучсан байхгүй. Тэгэд миний дургу хүчсэн. Хэрхэн баяжих вэ яах вэ их вэ тэг миний яагаад дургу хүчсэн гэхээр нэг баян залуу гарч ирээд би баян тийм үү одоо юу ч гэмээр юм дээ тийм ээ хэрхэн баяжих вэ гэх юм уу те
нэг иймэрхүү сургалтууд байдаг шүү дээ. Хэрхэн баяж бэ те? Хэрхэн мөнгөтэй болох баймаа гэсэн нэг иймэрхүү сургалтууд хэрхэн хурдан мөнгө олж хэрхэн хурдан мөнгөтэй болж хэрхэн хурдан баяжих вэ гэдэг юм ингээд бага олон те ингээд сургалтууд дээр үд явж ирсэн. Тэгээ би нэг удаа би гин алдаад нэг тим сургалтанд суваа. Тэгсэн чи яасан гэж миний дээр үед би одоо бүр хар бага бахтаа одоо те ингээд уншчихсан баян аав ядуу аав те айлсуултай эдийн засгчдын ингээд те нэг хэдэн сургаалууд те тэг тиймэрхүү сургаалуудаас иймэрхүү номнуудаас зүгээр жишээ аваад зүгээр ингээд миний тухайн үедээ яг энэ номнууд нь яг шинэ байж болно. Гэхдээ миний ингээд аль хэзээ нэгэд олоод уншицсан номнуудаас ингээд гаргаж ирэнгуутаа надаа ингээд ярьж байгаа хгүй. Би баян тим болохоор одоо те та нар намайг дагах юм бол одоо ингээд те одоо ингээд баян болж болно гэдэг яг иймэрхүү миний уншицсан номнуудаас ингээд те ингээд санаа аваад ярихлаа миний нэг дургу үржсэн байхгүй. Тэнгуутаа болоогүй нэг 5 цаас авчиж байгаа 5000 төгрөг авчиж холгоод авчиж байгаа байхгүй. Тэр чинь миний түүний орд бүр 10-20 өдөр номын санд суух мөнгө байсан байхгүй. Яг тэгвэл би номын сан руу би ердөөс алхаж явдаг. Ингээд 6-7 он бодол ингээд цаашаа алхаж очдог. Ахаад 6-7 он бодол наашаа алхаж гэртээ хурж ирдэг. Автобусныхаа мөнгийг би хэмнээд автобусныхаа мөнгийг би хэмнээд 6-7 бодол би ингээд алхаад нааш цаашаа явж явдаг. Тэгээ 5000 төгрөг чинь миний хувьд тухайн үед маш их мөнгө байсан байхгүй. Тухайн үед би 5000 төгрөгөөр би хэдэн өдөр одоо юу гэдгийг те нааш цаашаа ингээд алхаж ингээд мөнгөө хэмжсэний мөнгө байсан байхгүй. Ингээд алхаж ингэж явсны тий алхаж мөнгөө хэмнээ тэгээ тэрнгээрээ жоох ингээд мөнгө тэр алхаад би автобусныхаа мөнгийг хэмнээ тэрнгээрээ би нэг ганц хэрэг алимч болтгоо авч идэ. Тэгээд би өглөөд нь би юу ч идэж чаддаггүй. Өдөр нь би юу ч идэхгүй. Номын санд би юу ч идэхгүй. Өнсөл хүмүүс зүгээр хажуу талд юм идчихлээ. Би юу ч идэхгүй. Тэгээд тийш тийч одоо оройд нь гэртээ очиж л би ганц юм идэнэ. Тиймэрхүү байдалтай би явж ирсэн 5000 төгрөг гэдэг чинь их мөнгө байсан байхгүй юу? Үннийг хэлэхэд маш их мөнгө шүү дээ миний хувьд. Түүн тэгээд би яаж юм гэхээр дараад нь одоо ингээд баян болох хурдан баяжихтай ингээд суралт муралтууд сууж байгаа хүмүүсийг би ингээд хараад би ингээд те тиймэрхүү суралт явуулж байгаа хүмүүсийг хараад надаа яг түүгийн би тийм нэг сургалтыг би бол үүндээ мэдэхгүй. Тэр хэрхэн баяжихтай түүгөө золбоотой ярьж байгаа үед нэг сургалтын тухай нэг яриад ах шиг байсан. Гэтэ түүгийн сургалтыг би тийм худлаа гэж би хэлэхгүй. Гэтэ би мэдэхгүй. Би түүгийн сургалтыг би мэдэхгүй. Гэхдээ би юу гэж бодож байгаа юм гэхээр би урд нь те за ингээд блокчейн те блокчейний тухай би маш гоё ном худалдаж аваад тэгээд би өвдөд уншиж чадаагүй орчихсон байхгүй. Нэг ихний хэдэн улсуудыг нь уншиж байсан байхгүй. Тэгээд тэр ихний хэдэн улсуудыг нь уншиж хаад яаж исэн бэ гэхээр за блокчейний хөгжил тэгээд блокчейн мэн ингээд тэг ингээд хөгжлүүд байгаа шүү дээ. Ийм хүмүүсийн хөгжлүүдийг яаж байгаа юм гэхээр дараад нь гэдэг дундын зуршлахгүй болно. Ирээдүйдээ ингээд үйлдвэрээс гарлаа шууд эзэнт нь өөрөөр хэлбэл те дундын одоо юу гэдгийг те ингээд 8-аач гэдэг юм уу дундын одоо юу гэдгийг сайт ч гэдэг юмнууд баг хэрэгцээгүй болох магадaltaй гэдэг ингээд бичигдсэн аюу болон сонирхолтой зүйлсүүд бичигдсэн байна л та. Тэгээд дээрэс нь крипто валют гэл те та нар бүгд тэрийг мэдж байгаа шүү дээ. Крипто валют гэл те крипто мөнгөн дэвсгэртэй биткойн те крипто валют биткойн те блокчейн гэл те. Тэгээ би энэ бүгдийг би нэг хэдэн жилийн өмнө би бас судалж үзээгөөс би судалж үзчихсэн. Тэгээ харамсалтай миний бие муудаад тэгээд би судалж үзэж тэгтлээ сайн чадаагүй байхгүй. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа болохоор юм угаасаа л хөгжиж идэг. Тэгээ тухайн цаг үедээ хүн ингээд те ChatGPT-гээс одоо та нар зүгээр те хэрхэн хурдан баяжих вэ гэсэн юм асуулт зүгээр л гаргаад хин хамгийн их эрэлттэй мэрэгжил юу вэ гэх юм бол хамгийн түрүүнд те за программист гэж гаргаад энэ программистийн цаатал яг ямар мэрэгжил вэ гэх юм бол те дата аналист гэх мэрэгжил байна гэдэг ингээд гаргаал байна. Дата аналист энэ мэрэгжил одоо нэлээд эргэлт хэрэгцээтэй байна. Тэгвэл энэ мэрэгжлийг би эзэмшхийн тулд яах ёстой ингээд ChatGPT-ээр асуувал программист болоо гэд гаргаад ирэх гэж байна.
Ер нь бол ирээдүйд бол программистуудаа дата аналист болох чиглэл рүү л бүх юм баг явж штэ. Шулуухандаа ажиллаад. Тэгэд дээрэс нь 8 хятад руу гараад 8 би төвөгийн сургалтыг би мэдэхгүй тий. Гэхдээ надаа нэг юм жоохон тэр дээр сурч ирсэн юмтай нэг юм жоохон төстэй санагдаад тахгүй. Тэр нэг юм бирлээ. Би баян тэгээд миний сургалтанд суу гэж хаад нэг түүний оронд энэ төвөгийн сургалт нь хэдэн төгрөг болсон би мэдэхгүй. Гэхдээ хэрвээ хэдэн 100 мянган төгрөгөөс хэдэн сая төгрөгийн үнэтэй ч хийж магадгүй би мэдэхгүй. Хэрвээ тийм бол магадгүй та нар подкастыг та нар микрофон магадгүй та нартай ингээд аваад ярьсан магадгүй та нарт баг ингээд илүү хэрэгцээтэй юм болов гэж би одоо бодож байгаа байхгүй ингээд микрофон подкаст хийх юм микрофон ингээд авцсан баг та нарт илүү хэрэгцээтэй юм болов гэж би одоо бодож байгаа байхгүй. Тэгээ яг уу гол нь би яг тэгээд нэг тийм хүн бодоод байна л та. Тэгээд миний гол өшөө бас нэг хэд хэдэн санаанууд байгаа. За тэгэхээр би өшөө нэг хэд хэдэн санаанууд байгаа. Тэр нь юм бэ гэхээр яна түрүүнээс шинэ бичлэг хийчихсэн юм уу? Гайхаа явчлаа. Гэгэнтхэн. За тэгэд би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр за тэгээ би энэ 6 дугаар бичлэг те энэ шашин шүтлэгний бичлэг энэ 7 дугаар бичлэг энэс шалтгаалж бас тухай бас төвөө билүү хинч хилээдээ бас төвөөд нэг төстөл зал байсан. Нөгөө нэг аава намайг ашиглаач гэд гарч ижсэн хүмүүсийг амар өмөрөөл христ техник өмөрөөд гарч ирэхлээр би энэ бичлэгээр бас тухайдаа бас буцагчлаа л да. Төвөөд төстөл зал санаж чинь төвтөөгөө бис хэсгийг одоосан санахгүй. Тэгэд дарааднаас нь уухаа пэйж уулсан залуу бас миний бичлэгнүүдийг бас дэмжижсэн штэ. Энэ новембер 19 гэж байгааз новембер 19 гэж байгаа. А тэгэхэд би чухамдаа яг хизээ яг ярьж ирсэн бэ гэхлээр энийг бүх шашныг нэгтгэхийг новембер 14 гэж байгааз өөрөөр хэлбэл би 5 хоногийн өмнө би бүх шашныг нэгтгэх тухай ярьж ирсэн бол дараад нь энэ 19 5 өдрийн дараа энэ тулга залуу ярьж байгаа штэ. А тэгээд дээрэс нь тулга залуу намайг дэмжиж дурд нь бас энэ бичлэгийг бас ингэж хийжсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол одоо юу ч юм бэ. Намайг дэмжиж бас бичлэг хийжсэн юм аа тулга залуу чинь. Айл 7 хэдэн жил өмнө. Тэгээ би ерөнхийдөө монголчуудыг би юу хэлэх гээд байгаа хонь мал гэж дуудуулаад христийн гач бас би бас тодорхой жид бас аврахад бас хувь нэмрээ оруулж исэн залуу штэ би бас. Тэгээ үүнийг би бас хэлж байгаа. Тэгээ өнөөдөр 2025 8 сарын 7 болж байна. Пүр гаруулж. За тэгээ энэ хүрээд нэмшлэг өндөрлөө.